Энэ өдрийн мэнд хүргэе. Photoshop CC 2015, Photoshop CC 2017 програмын үндэс гэсэн нэртэй хичээлийг эхлүүлж байна. За энэ хичээлийн хөтөлбөр нь 100 видео хичээлээс бүрэлдэх ба хичээл бүрд зориулсан дасгалын файлуудтай. За нэг видео хичээлийн үргэлжлэх хугацаа 5-аас 13 минутын хооронд гэж үзэж байгаа ба нэг видео хичээлд 1-2 сэдвийн ойлголтыг багтаасан болно. За нэг видео хичээлийг үзэж ойлгоод дасгалыг дагаж хийгээд өөрийн болох хугацаа 30 минут гэж үзэж байна. За ингээд 50 цагийн хичээлийг та нарт танилцуулж байна. 75 дугаар видео хичээлээс эхлээд Photoshop CC 2017 програм ашиглан хичээлийг үргэлжлүүлэн хийсэн ба хичээлийн төгсгөлд Photoshop CC 2017 програмд ямар боломжууд нэмэгдсэнийг бонус байдлаар 7 видео хичээлийг оруулсан болно. За ингээд үзэх юм их байгаа тул шууд хичээлээ эхлэе. Энэ хичээлийн хэсэгт зургийн файл дээр 2 удаа туршилт хийхэд Photoshop шууд нэгдэхээр яаж тохируулгыг хийх үзнэ. Macintosh дээр арай өөр тохируулга байдаг. Дасгалын файл гэсэн хавцанд байх 01-р дэд хавцан дах зургийн файлуудыг харъя. Энд 4 ижлэх нэртэй welcome гэсэн файлууд байна. Энэ 4 зургийн файл нь тусвар дээр өөр файлын өргөтгөлтэй байна. PNG, TIFF, PSD, тэгээд JPEG гэсэн 4 өргөтгөлтэй байна. Photoshop дээр ажиллаж байхад энэ 4 файлын өргөтгөлөөр зургийн файлуудыг хадгалж болдог. Энэ тухай 6 дугаар бүлэгтэр дэлгэрэнгүй үзнэ. Энэ файлын хөтчдөр 4 файлын өргөтгөлийг харуулаагүй байна. Тийм учраас өргөтгөлийн харуулах тохируулга хийж үзье. Үүний тулд энэ Windows 7 үйлдвэрлэлийн систем дээр бол Tools гэсэн зэстэр давшаад Folder option буюу фолдерын сонголт гэсэн хэсэг рүү ороод Wave гэсэн tab дээр туршилт хийгээд Hide extension for known files types гэсэн төвчүүлгийг авна. Ингээд apply хийгээд OK дарахад бол энэ 4 файлын өргөтгөлүүд нь гарч ирж байгаа. Энэ 4 файл тус бүр жишээлбэл JPEG, PNG ч юм уу эсвэл TIFF нь болохоор тус бүр өөрийн гэсэн харгалзах програмуудыг ажилуулдаг Windows дээр. За жишээлбэл энэ TIFF зургийн файлыг файлд шууд 2 удаа туршилт хийхэд би энд шууд Photoshop програм дээр нэгтгэхээр тохируулгыг өгсөн байна. Одоо JPEG өргөтгөлтэй файл дээр 2 удаа туршилт хийхэд Photoshop програм нэгдэхгүй харин Windows-ийн Photo Viewer гэсэн програм шууд ажиллаж энэ зургийг нээж байна. Хэрэг би JPEG өргөтгөлтэй зургийн файл дээр 2 удаа туршилт хийхэд шууд Photoshop дээр нэгдэхээр тохируулга хийгээвэл файлаа идэвхжүүлээд баруун тавчийг маусны баруун тавчийг дараад Open with гэсэн цонхноос Choose default programs гэсэн мөрийг сонгоно. За энэ дээрээс Photoshop CC 2015 гэсэн програмыг сонгоод OK дарна. За ингээд шууд JPEG өргөтгөлтэй зургийн файл дээр 2 удаа туршилт хийхэд уг зургийн файл маань Photoshop CC 2015 дээр нэгдэх боломжтой болж байна. За одоо PNG зургийн файл дээр идэвхжүүлээд маусны баруун талын төвчийг дараад хэрвээ энэ дээр Adobe Photoshop CC 2015 гэсэн мөрөн дээр товшвол нэг л удаа нэгдэнэ. Харин Choose Default Programs гэдэг мөрийг сонгоод бас эндээс Adobe Photoshop CC 2015 гэсэн мөрийг сонгож товшилт хийвэл шууд Photoshop дээр PNG өргөтгөлтэй зургийн файл маань нэгдэж байна. Дараа нь тэгээд дараагийн удаа товшилт хийх болгонд шууд Photoshop дээр нэгдэх боломжтой боллоо гэсэн үг байна. За төгсгөлд нь энэ PSD гэсэн өргөтгөлтэй файл байна. Photoshop-ийн өөрийнх нь файл байж байна. Энийг маусны баруун тавчаа дараад Choose Default Programs гэдгийг сонгоод энэ Photoshop файлыг бол бас бусад програмууд дээр бол нээх боломжтой харагдаж байна. За би эндээс Adobe Photoshop CC 2015 гэсэн мөрийг сонгоод туршилт хийлээ. Шууд Photoshop програм дээр
энэ PSD гэсэн өргөтгөлтэй файл маань нэгдэх боломжтой болж байна. За энэ Photoshop дээр энэ файлыг PSD өргөтгөлтэй файлыг нээхэд текстүүд нь бол гурвалжин анхааруулгын тэмдэгтэй гурвалжингод гарцсан байна. Тэгэхээр Photoshop CC 2015 нь болохоор ямар фонт дээр бичигдсэнийг тэр чигээр нь пикселээр нь харуулдаг. Тэгээд эндээс бол зохих, харгалзах фонтуудыг нь бол та интернетээс татаад оруулаад ингээд ажиллаж болох боломжтой юм аа. За энэ хичээлээр томруулах буюу жижигүүлэх функцийг үзье. Zoom in, and zoom out гэсэн англи хэллэг байна. За энэ yellow JPEG өргөтгөлтөө зургийн файлыг нээсэн байна энд. Зүүн дээд ууланд 16.7%-аар томруулж харуулсан гэж бичиг гарсан байна. Бид нар томруулж харуулахын тулд дээрх view гэсэн зэснээс zoom in, zoom out гэсэн командыг сонгох буюу Ctrl товчийг дарангаа нэмэх товчийг эсвэл хасах товчийг дарж томруулж жижигрүүлж болох боломжтой. За Ctrl товчийг дарангаа нэмэх тэмдгийг нэг удаа дарахад товшиход 25% болж томорч байна. За дахиад дарлаа 33.3%, дахиад дарлаа 50%, 66.7%, 100% гэсэн томруулга энд явагдаж байна. Энэ 100%-д томруулсан тохиолдолд зургийн 1 пиксел нь дэлгэцийн 1 пикселтэй тэнцэж байна гэсэн санаа агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг зургийг байж болох хамгийн сайнаар харуулсан зураг 4 төрх дэлгэцэн дээр гарч ирж байна. За тэгээд цааш нь томруулаад байхад хамгийн сүүлд 1200 хувь таймер болоход энд пикселүүдийн дөрвөлжин пикселүүд мэдэгдэж эхэлж байгаа нь харагдаж байна. За буцааж хэвийн байдалд оруулахын тулд, жижигрүүлэхийн тулд Ctrl товчийг дарангаа хасах тэмдгийг дараад явуулчихна. За Ctrl товчийг дарангаа 0 буюу 0 товчийг товшиход Fit on screen буюу дэлгэцэнд багтахаар зураг маань гарч ирнэ. Ctrl 30-ыг дарангаа 1 товчийг товшиход шууд 100%-аар томруулж харуулдаг. За Ctrl товчийг дарангаа нэмэх хасах тэмдгийг ашиглаж томруулж жижигрүүлж болохоос гадна тэр зүүн хэсэгт байгаа босоо панелд хэрэглүүр гэж яриад байдаг. Zoom tool гэсэн жижигрүүлсэн товч байна. Жижигрүүлсэн button гэж яриад байдаг товч. За шууд бол Z гэсэн товчийг дарахад бол энэ хэрэглүүр буюу хэрэгсэл идэвхжнэ. Ctrl нэмэх хасахыг товчнуудын хослолоор бол зургийг бүхэлд нь томруулж жижигүүлдэг бол энэ Z буюу товч буюу zoom товчны тусламжтайгаар яг зургийн яг аль хэсгийг томруулахыг сонгож шийдэж болдог, томруулж болдог. За жишээлбэл энэ зургийн яг нүдний шилийг томруулахад Z товчийг юм уу эсвэл тэр томруулдаг шилний товчийг идэвхжүүлээд за тэгээд маузныхаа товчийг тавшаа явуулчихад
Яг тэр нүдний шилний хэсэг томорч байгаа нь харагдаж байна. За буцааж жижигрүүлээг бол Alt товчийг дарангаа клик хийгээ явчихна. За энд өөр товчийг буюу одоо жишээлбэл энд тэгшинцэгт хэрэглүүр идэвхжсэн байх тохиолдолд тэр болгон одоо зураг томруулж харах гэхээр хоёр хэрэглүүрийн хооронд сэлгээд байх шаардлага байхгүй. Энэ дээр энэ тэгшинцэгт хэрэглүүр идэвхжсэн тохиолдолд зургийн тодорхой хэсгийг томруулж харахын тулд Ctrl Space Bar товчнуудыг зэрэг дараад маусны товчийг клик хийхэд тэр клик хийсэн хэсэг томорч гарч ирдэг. Одоо энэ хэсэгт нэмэгдэн хамрын хэсгийг шууд томруулж үзүүлж байна. За тэгээд товчнуудаар эргээд суллахад бол тэр тэгшинцэгт дөрвөлжингийн хэрэглүүр идэвхжсэн хэвээрээ байгааг та нар харж байгаа баха. Spacebar товчийг дарахад бол шууд гарны зураг гарч ирнэ. Энэ нь болохоор зургаа ийш тийш нь зөөхөд ашигладаг. Тийм учраас Spacebar товчийг эхэлж дараа нь тэгээд Ctrl товчийг дараад маусныхаа клик товчийг дараад явчихна. Тэгээ буцааж жижигрүүлээг гэвэл эхлээд Spacebar товчийг дарангаа Alt key буюу товчийг дараа нь маусныхаа товчийг товшгод дэлгэцэн дээр хасгсан тэмдэг гарч ирнэ. Тэгээд хаана ямар зураг хэсгээр жижигрүүлэх вэ? Тэрийгээ сонгож ашиглаж жижигрүүлээ явчихна. За энд бас өөр хэрэглүүр ашиглаж явах үед томруулах шаардлага гарвал төр зураг ажиллуулах хэрэгтэй бол Z товчийг дарангаа тэр томруулах хэсгээр товшилт хийгээд томруулна. Буцааж жижигрүүлнэ гэвэл Z товчийг дарангаа Alt товчийг дарж клик хийгээд буцаагаад жижигрүүлж болно. Энэ тохиолдолд өмнө хэрэгжилжсэн хэрэглүүр нь томруулж жижигрүүлэх функцийг ажиллуулсны дараа идэвхтэй хэвээрээ үлддэгээрээ онцлог юм аа. Тэгэхээр Photoshop-д зургийн хэсгийг томруулж жижигрүүлэх нэлээд хэд хэдэн функцүүд арга байдгийн. Одоо эхний 2-3 хэсгийг үзлээ. Дараагийн хэсгээр бас үргэлжлүүлж үзэх болно. Энэ видео хичээлийн үргэлжлэл нэг 5-6 минут харуудаж хийгээд байгаа. Нэг видео хичээлээр нэг ойлголт авахаар зохион байгуулж хийж байгаа. За энэ томруулах жижигрүүлэх функцийн тухай хичээлээ цааш нь үргэлжлүүлээ. Түрүүч хичээлдэр Z товчийг дарж томруулна гэсэн. Z товчийг дарангаа маусны товчийг бас зэрэг дараад байлгаад байвал зураг аянд томорч байна. Буцаа нэгвэл Alt key-г дараад маусны товчийг дарахад буцаад жижигэрч байна. Энэ функцийг одоо үргэлжлүүлэн томруулах юм уу жижигрүүлэх функц гэж хэлдэг. Англиар continuously zoom гэж хэлээд байгаа. За тэгээд ямар хэмжээнд томруулах юм уу жижигрүүлэх тэр хэмжээнд очингууд маусных болон товчуудаа суллаад тавихад бол тэр хүссэн одоо томруулсан юм уу жижигрүүлсэн хэмжээнд зураг маань очиж тогтноо. За энэ бол нэг томруулж жижигрүүлэх бас нэг функцийг сая бид нар үзэж дууслаа. Одоо нэг өөр нэг функцийг бас үзье. Ctrl 0 юу 0-ыг товчны ослыг дарж өмнө байсан одоо байралд очиж байна. За энэ Photoshop 2015 CC гэдэгт бол нэг шинэ функц орж ирсэн байгаа. Энийг бол Scrubby Zoom гэж яриад байгаа. Z товчийг дарангаа маусны товчийг дарж баруун тийш нь ингэж чирэх маягаар явхад бол томордог, зүүн тийш нь явах. Чирэхэд бол жижигэрдэг ийм функц шинээр орж ирсэн байгаа. За томруулж жижигрүүлэх функцтэй холбоотой бас нэг өөр нэг функцийг үзье. Тиймээс тулд одоо энэ нэг өөр футбол гэсэн JPEG өргөдөлтөд зургийн файлыг нээсэн байна.
За энэ зураг дээрх тэр дундталд нь байгаа тэр хүүхдийн зөвхөн нүрийг томруулж харъя. За тэгээд тэр Z төвчийг дарахад бол тэр дээр шар хүрээнд бол нэмэлт Z төвчтэй одоо зүүн функцтэй холбоотой хувилбарууд буюу сонголтууд гарч ирсэн байна. За тэгээд Z төвчөө дарахаа болоод товчийг суллвал эргээд одоо тэр үлжин хэвлүүр маань идэвхцэн харагдаж байна. Энэ нэмэлт хувилбар буюу option сонголтын одоо зурвасыг бол context sensitive буюу контекстээс хамаарсан одоо функцтэй зурвас гэж панел гэж ярьдаг. За тэр scrappy zoom гэдгийн идэвхжүүлгийг аваад яг энэ зургийнхаа томруулах байгаа хэсэгт энэ тэр үлжин хэсгээ ингэж сонгоод тэгээд товчоо суллахад маусны товчийг суллахад энэ хүүхдийн нүрийн хэсэг өөр аяндаа томорч харагдаж байна. За буцаагаад scrappy zoom гэдгийг идэвхжүүлээд Z товчийг дарангаа маусны товчийг зүүн тийш нь чирэхэд бол зураг маань буцаад жижигсэж байгааг харж байна. За стандарт маустай тохиолдолд бол Alt товчийг дарангаа маусны одоо тэр иргэдэг scroll гэж яриад байгаа. Тэрийг дээш доош нь эргүүлэхэд томруулж жижигрүүлж бас болдог байх нэ. За өөр нэг зураг нээсэн байна. Энэ зураг дээр энэ зүүн доод буланд процентээр харуулсан тоо байна. За хэдэн процентээр зургийг харуулж байгаа нь энд харагдаж байна. За энэ процентыг нэмэх, өсгөх ч юм уу эсвэл бууруулах замаар зургийг томруулж жижигрүүлж болох нэ. За 1% дээш доош нь зургийг жижигрүүлж томруулна гэвэл компьютерийн дээш доош харсан товчийг нэгээр нь дараад ингээд 1% өсгөж томруулж жижигрүүлж болох нэ. За тэгээд зөвхөн процент тавиад shift enter дарахад бол тэр процент дээр шууд зураг маань томорч юм уу эсвэл жижигэрч очно. За бас нэг томруулах жижигрүүлэх арга байна. Тэр доороо зүүн доод болонд байгаа процент дээр маус авчиад control дарангаа хоёр тийш харсан сум гарангуут зүүн тийш нь эсвэл баруун тийш нь одоо процентыг томруулж жижигрүүлж зургаа томруулж жижигрүүлж болох талтай. За үүгээр томруулж жижигрүүлэх функцийн тухай хичээлийн хэсгийг дуусгая. За энэ хэсэгт зургийн яг хэрэгтэй хэсэг рүү яаж очих вэ? Ер нь зургийг нааш чааш нь яаж гүйлэх вэ? Одоо англиар panning, scroll гэж яриад байгаа. Тийм функцийг бид нар үзнэ. За энд нэг зураг нээсэн байна. Businessman гэсэн JPEG хөтөлбөртэй файл байна. Босоо форматтай зураг байна. Control нэмхийг дарангаа томруулж болдгийг функцийг zoom функцийг бид нар өмнө үзсэн. За энд бол томруулаад хахад товчгийн хэсэг нь томорч байна. За PC маусанд болохоор стандарт маусанд болохоор дунд иргэдэг хэсгийг дээш нь эргүүлэхэд бол дээшээ 2-3 шилжиж байна. Доош нь болоход бас дээшээ доош шилжиж байгаа та нар туршиж үзэж болно. За зургийг нааш нэг үйлгэж харахад бол hand буюу гар гэсэн хэвлэлийг ашигладаг. За H товч дээр дарна. Эсвэл тэр гарны зурагтай хэрэглүүрийн товч дээр дарж идэвхжүүлнэ. За таны компьютер видео карта буюу OpenGL драйвер суулгасан бол flying panning гэж яриад байдаг. Энэ зургийг нь одоо нисэлттэйгээр ингэж харж ийш тийш нь хөдөлгөж болох нэ. За дахин хэлэхэд space ба товчийг дарангаа маусны товчийг дар дээш нь доош нь хажуу тийш нь зургийнхаа дуртай хэсэг рүүгээ одоо очиж болох нэ. Control товчийг дарангаа нэг товчийг дарахад бол зураг маань 100% дээр очиж байна. За ингээд H буюу hand хэвлүүрийг идэвхжүүлээд
Энэ зургийнхаа дотор хэсэгт маузны товчийг тарахад энэ дөрвөлжин хүрээ гарч ирнэ. За энэ дөрвөлжин хүрээг чирч яваачаад одоо нүүрний хэсэгт том болгоор байвал нүүрний хэсгийг томруулж үзэж болно. За мөрний хэсэг ч юм уу гарны хэсгийг тагсан хэсгээ томруулж үзэж болох нэ. За тэр үзэж байгаа хэсэг дээр очингуудаа маузныхаа товчийг суллахыг та нар анхаарна уу? За энэ дараагийн нэг үзэх зүйл бол энэ хоёр зургийг нээсэн байна Photoshop програм дээр. За хоёулангийн 50-50%-аар томруулсан байна. Хоёр зургийг зэрэг гаргахын тулд Windows гэж зэс рүү ороод Arrange гэсэн мөрнөөс To Vertical гэсэн командыг сонгоно. За тэгээд аль зургийн иш тийш нь болох вэ? Тэр зураг дээр нь дараад гарныхаа товчийг идэвхжүүлэн эсвэл Space Bar товчийг дарангаа зургаа иш тийш нь хөдөлгөж болох нэ. Бас мөн нөгөө зургийг идэвхжүүлээд бас дээр хөлдлийг хийж болох нэ. За хоёр зургаа хоёулангийн зэрэг хөдөлгүүл яах вэ? Ингийн тулд Shift товчийг дарангаа Space Bar товчийг дарж тэгээд маузныхаа товчийг даран чирх хөлдөл хийхэд хоёр зураг зэрэг хөдөлж байна. За буцаага тийм байдалд нэг нэгээр нь харуулахын тулд Windows зэснээс Arrange гэсэн мөрнөөс Consolidate All to Tabs гэсэн командыг сонгоход товшилт хийхэд за зураг маань хуучин байдалд орж байна. За энэ хэсгээр Photoshop програм дээр нэгдсэн зургуудын хооронд яаж сэлгээ хийх вэ гэсэн хэсгийг үзье. За энд 5 зураг нээсэн байна. Шар хүрээний дотор 5 зургийн нэр байна. JPEG бүтгэлтэй зургийн файлууд байна. Нэмэр байгаа зургийнхаа tab гэж яриад байдаг тэр үлжийн хэсгээр товшилт хийхэд тэр зураг нэгдэж байна. Компьютерийн товчны хослолоороос зургуудын сэлгээ хийж болно. Ctrl дарангаа Tab хүчээр дараад явчихад зургууд маань сэлгээгдэж гарч ирж байна. Нэг өөр товчны хослол байна. Windows дээр Ctrl товчийг дарангаа үгийн дээрх орхиц буюу англиар tilde гэж ярьдаг. Тийм тэмдэгтийг B товчийг дарахад бол бас зураг маань сэлгэгдэж гарч ирнэ. Сүүлийн зургаас эхний зураг руу цэж нэгээр нь харъя гэвэл Ctrl Shift-ийг дарангаа Tab товч дээр дараад явчихна. За хоёр зургийг зэрэг нээж харъя. Ингийн тулд Windows зэснээс Arrange гэсэн мөрийг сонгоод To Vertical гэсэн командыг сонгож байна. За тэгээд өмнө хичээлд үзсний дагуу иш тийш нь зургаа хөдлөх бол Space Bar дарангаа маузны товчийг иш тийш нь чирч зах зургийнхаа хэсгийг гаргаж ирж болно. За тэр Loner гэсэн JPEG бүтгэлтэй файл маань зургийн файл маань баруун хэсэгт ганцаараа гарч ирсэн байна. Нөгөө талд нь болохоор 1 2 3 4 зураг маань жагсаалтын байдалтай орсон байна. За энэ жагсаасан зургуудаас зургийн сонголт хийж үзье гэвэл хоёр ширхэг хаалтын тэмдэг бүхий сум дээр товшилт хийхэд зургийн файлын нэрүүд гарч ирж байна. Эндээс үзэгсэн зургаа сонгож үзэж болно. За зургуудын табуудын байрлалуудыг өөрчилж болохыг харуулж байна. Yellow гэсэн нэртэй зургийг Loner гэсэн нэртэй зургийн баруун талд нь авиж тавья гэвэл тэр табынхаа дээр маузаараа товшингоо чирч баруун тийш нь байрлуулах зургийнхаа хажууд авчиад цэнхэр хүрээ гарч ирнэ. Тэгэхэд маузныхаа товчийг суллахад хамгийн баруун захад Yellow JPEG гэсэн зургтэй файл очиж байна. Football гэсэн зургийн таб дээр маузны товшийг дарангаа чирч цэнхэр хүрээ гарахгүй хэсэгт авчиж товчийг суллахад энэ зураг маань тусгай
цонх дээр тусдаа гарч ирж байна. Энийг одоо флотинг буюу хүүгч цонх дээр гарч ирсэн зураг гэж нэрлэдэг. За тэгээд зургийг хүрээгээ жижигүүлж томруулж ийшээ зөөж авч тавьж болох нэ. За хөгжиж байдлаар энэ зургаа буцааж эргүүлж тавья гэвэл яг цэнхэр тэр хүрээ гарч ирэтэл нь баруун тийш нь чирчээ авчиад цэнхэр хүрээ гарч ирэнгүүт маусны төвчөө судлахад футбол гэсэн зураг маань JPEG өргөтгөлтэй файл маань зураг маань хамгийн баруун талд байраа эзэлсэн байна. За энэ баруун хэсэгт байгаа 3 зурагнаас яг одоо ичигдсэн байгаа ичигтэйгээ зураг нь зургийн тааб нь болохоор арай илүү гэрэлтэж харагдаж байгааг та нар анзаарч байгаа бах. Бус зургууд нь итгэхгүй байгаагаа жишээл Learner гэсэн JPEG өргөтгөлтэй файлыг зургийн файлыг итгэжүүлэх түүний тааб дээр нь тавшилт хийхэд уг зураг маань бичиж дэлгэцэн дээр гарч ирж байгааг харж болно. Эсвэл зургийн хэсэг дээр нэг удаа тавшилт хийхэд уг зураг маань итгэж байгааг бас харна. За зургаа буцаагаад дан нэг зураг гарахаар болгоё гэвэл Windows 9-ээс Arrange гэсэн мөрнөөс Consolidate All to Tabs гэсэн командаа сонгож тавшилт хийхэд дан нэг зураг гарч ирж байна. За футбол гэсэн зургийн таабыг хоёр дахь дараалал тавихаар болвол тэр тааб дээр даран маусныхаа товчийг дарангаа зүүн тийш нь их зээр нь шулуунаар нь чирч авчиж хоёр дахь хэсгээр эхний зургийн дараагийн тааб дээр тавина. Өөр газар тавьчвал мэдээж хүүгч цонхолж гарч ирнэ. За ийм байдлаар Photoshop дээр зургуудын хооронд сэлгээ хийж зургуудыг аль зургийг гаргахыг шийдэж болох нэ. Энэ хичээлээр зургийн харагдцыг яаж эргүүлж тойруулж үзэх вэ гэсэн хэсэг байна. За энэ ер нь эхний 10 эдийн хичээл бол зурагтай яаж ажиллах вэ? Навигац яаж хийх вэ? Панел, товч, таабуудын үүргийг өөрийн болгож авахд чиглэгдсэн байгаа. За энэ зургийн харагдц буюу англиар wave гэсэн функц нь зургийг будах эсвэл edit юм уу засварлах үйл ажиллагаа хийхэд маш хэрэгтэй функц юм байна. За бид өмнө hand tool буюу ийш тийш нь шилжүүлж гүйлэх харах функцийг үзсэн. За тэр hand tool-ийнхаа товчон дээр маусаараа удаан дараад ахад тэгвэл тэр hand товчны доод болонд гурвалжин тийм тэмдэг байна. Тэрэн дээр удаан дараад ахад дэлгэгддэг, зэснэгдэн. За энэ дээр hand tool, rotate, wave tool гэсэн хоёр хэрэглүүр байна. За эндээс rotate, wave tool гэсэн хэрэглүүрийг сонгож болно. Эсвэл компьютерийн товч дээр R гэсэн үсгийг дарнаа. За R гэсэн товч дээр дарж идэвхжүүлээд зургийнхаа харагдцыг эргүүлж байна. Зураг дээрх энэ хүний төрсийг эргүүлээгүй шүү. Зургийг бүхлээр нь харагдах хэлбэрийг эргүүлж яана гэж ойлгож болно. За тэгээд контрол дарангаа 0 товчийг дарахад зураг маань жижигэрч харагдаж байна. За ингээд зураг маань энд 25 градусаар налуу байдалтай харагдсан, өөрчлөгдсөн байна. За энд нээсэн 3 зургийг гурвангийн зэрэг харагдцыг эргүүлж тойруулж үзье гэвэл за тэр дээр бидний үзсэн context sensitive bar буюу context мэдрэмжтэй зурвасаас rotate all windows буюу бүх цонхыг эргүүлэх гэсэн товчийг дөрвөлж хийсгийг бол идэвхжүүлнэ. За тэгээд эргүүлэх мөр буюу rotation angle эргүүлгийн үнц гэсэн дөрвөлжинд 15 градус тавиад enter дарахад бүх зургийн маань харагдаж 15 градусаар ирсэн байхыг үзэж шалгаж болно. За буцаад зургуудынхаа харагдцыг хэвэн байдалд энэх байдалд оруулах гэж хүсвэл тэр reset wave гэсэн товчийг товшоод бүх зураг маань буцаад хэвэн байдалтай орж байна. За одоо M өсөлтөд товч дээр даръя.
Ингээд бол маркет төлөв буюу тэрвэлжин хүрээ бүхээ хэрэглүүр итгэж байгааг харж байна. За ийм тохиолдолд R гэсэн товчийг дарангаа маусныхаа товчийг ийш тийш нь чирэхэд зургийн маань харагдсан үнцэг өөрчлөгдөж байгааг харж байна. Хүссэн үнцэгтээ очмогц маусныхаа товчийг эхэлж судлаад дараа нь R key буюу R товчийг судлаж тавина. За энэ тохиолдолд бол бидний өмнө сонгосон марки түүл буюу тасгай зураас дөрвөлжин хэсэг бүхий товч маань итгэцэн хэвээрээ үлдэж байгааг харж байна. Зургийнхаа үнцгийг 0 байдал буюу анхны хэвийн байдалд оруулъя гэвэл компьютерийн товчны escape товчийг дарахад бол зураг эхний хуучин байдалтай онцлж байна. За ийм байдлаар зургийн харагдцыг тодорхой онцгөр эргүүлэх буюу эсвэл зургийн харагдцыг reset буюу хуучин хэвэнд нь оруулж болох нэ. Дэлгэцийг зохицуулах өөр нэгэн ажиллагаа бол screen mode буюу дэлгэцийн горимыг өөрчлөх үйл ажиллагаа юм. Энэ тухай үзье. Энэ функцийг ашигласнаар зарим панелуудыг нуух, тэгснээр дэлгэцээр орж байгаа зургийн гаргац буюу харагдцыг томруулах боломжтой. Зүүн доод буланд хоёр тийм дэлгэцийн зурагтай товч байна. За тэрний доошоо харсан жижигхэн сум дээр маузаа удаанаар барихад 3 сонголт гарч ирж байна. За эхний горим нь болохоор стандарт дэлгэцийн горим гэсэн байна. Одоо энэ дэлгэцээр үзүүлж байгаа стандарт дэлгэцийн горим маань харагдаж байна. За хоёрдугаарт full screen mode with menu bar гэж байна. За энэ хоёрдугаар горимд болохоор зарим интерфейсүүд буюу зарим панелууд хураагдана, нуугдана гэсэн үг. Гуравдугаарт нь болохоор ямар ч панел хэрэглүүрүүдийн товчнууд байхгүйгээр зөвхөн зураг маань дэлгэц дүүрэн гарах горим байна. За энэ зураг бүхлээрээ дэлгэц дүүрэн гаргаж ирсэн тохиолдолд бид нар товчны хослуудыг ашиглаж зураг дээр ажиллагаа хийж болно. За жишээлбэл space bar товч дарангаа маузыг ийш тийш нь хөдөлгөж зургийг тэр чигээр нь ийш тийш нь хөдөлгөж болох нэ. За Z товчийг дарангаа томруулж жижигүүлж болох нь. За бид нар энэ төрөлчийн хичээл дээр үзсэн control товчийг дарангаа tab товчийг дарахад зургнууд сэлгэж ээлжижээр гарч ирж байгааг харж болно. Буцаж яаж анхныхаа байдалд орох вэ гэсэн асуулт байна. Энэ тохиолдолд бол нөгөөх л escape товчийг дарахад буцаж анхныхаа хэвийн байдалд орж байна. За үүнээс гадна товчийг ашиглаж бас дэлгэцийн горимыг өөрчилж болох нь. За нэг удаа F товчийг дарахад хагас байдалтайгаар дэлгэцийн горим өөрчлөгдөж байна. За дахиад нэг F товч дарахад зураг маань дэлгэц дүрэн гарч ирж байна. За тэгээд дахиж нэг удаа F товчийг дарахад анхны стандарт горимдоо шилжиж орж ирж байна. За tab товчийг дарахад зүүн хэсэгт байгаа хэрэглүүрүүд болон баруун хэсэгт байгаа панелууд бүгдээрээ хураагдж байна. За мөн нөгөө контекст мэдрэмж бүхий зургаас маань бас алга болсон байна. Зөвхөн this file edit image гэсэн зэснүүд тэгээд дээрээс нь зургийн маань нэр бүхий табууд үлдсэн байна. За буцаагаад хэвийн байдалд оруулахын тулд дахиад tab товч дээр нэг дарахад буцаад хэвийн стандарт байдалд орж байна. Та зөвхөн баруун панелыг хураая гэвэл shift товчийг дарангаа tab товчтой дарахад зөвхөн баруун талын тэр панелууд хураагдж байна. За буцаагаад стандарт хэвийн байдалд орё гэвэл shift товчийг дарангаа tab товчоо дахиж дарахад тэгээд хэвийн байдалд орж байна. За 2 удаа F товчийг дарж байна. Тэгэхэд дэлгэц дүүрэн зураг маань гарч ирж байна. За дэлгэц дүүрэн гармын үед
Shift товчийг дарангаа Tab товчийг дарахад баруун панел гарч ирж байна. Дахиад дарахад буцаагаад дэлгэц дүүрэн горимд руу шилжиж байна. За бүтэн дэлгэцийн горимд бас нэг ажиллах нэг өөр нэг пункт бол энэ маузныхаа сумыг тэр зүүн ирмэгт өнгөрүүлэхэд тэндээс бол хэрэглүүрүүдийн маань зургаас гарч ирж байна. За тэнцэнээс одоо жишээлбэл ийш тийш нь зөөх гарныхаа хайнд төлийг бол сонгож хэрэглэж болно. За баруун талынхаа хязгаар ирмэг дээр маузныхаа сумыг ийш тийш нь өгүүлэхэд панелууд гарч ирнэ. За эндээс ингээд захих панелыг сонгоод бас үйл ажиллагаа явуулж болох нэ. За маузныхаа сумыг тэр хэсгээс холдуулахад эргээд панелууд маань хураагдж байгааг харж байна. За дэлгэцийн стандарт горим, дэлгэцийн хагас горим, за тэгээ бүтэн горим буюу full screen mode гэж яриад байгаа. Энэ төлөвүүдэд яаж ажиллах үйл ажиллагааг үзлээ. Энэ хэсэгт нэг панелийн тухай үзнэ. Энэ панелийн нэр нь болохоор навигатор буюу навигац хийдэг панел юм. Тэгэхээр энэ панелийн тусламжтайгаар зургийг томруулах, жижигрүүлэх, мөн зургийг одоо пайнинг буюу ийш тийш гүйлгэж хэрэгтэй эсрүүгээ очих боломжтой юм аа. За ялангуяа дэлгэц дүүрэн горим буюу full screen горимд энэ навигаторын панелийг ашиглах нь их тохиромжтой байдаг. За нэг жишээ авъя. F товчийг 2 удаа дарахад за энэ зураг маань дэлгэц дүүрэн гарч байна. Тэгвэл зургийн одоо дээдлих доотлын хүрээ нь яг дэлгэцийн одоо ирмэгтэй чадварч очиагүй байна. Тэгэхээр наривчилж яг дэлгэц дүүрэн гарах боломж навигаторын тусламжтайгаар хийж болно. За яаж хийхийг үзье. За контрол товчийг дарангаа нэмэх тэмдэгтээ дараад байхад яг тэр ирмэг одоо дэлгэцийн ирмэг дээр очихгүй нэг болохоор хэтэрхий том руу явчихж байна. Тийм учраас яг маш нарийн angular exactly тийм давхцуулах шаардлага байна. За тэгэхээр escape товчийг дараад буцаад стандарт дэлгэцийн горимд орж байна. За тэр дээдлийн зэсний мөрнөөс window гэсэн зэстэр тавшилт хийхэд за энд одоо олон панелуудын жагсаалт байна. За 3D панелаас ахуулаад tool presets гэсэн панел хүртэл маш олон панелуудын жагсаалтуудаас панелуудыг сонгож болох нь. За эндээс навигатор гэсэн панелийг сонгоё. За ингээд энэ зургийн баруун тал дээр босоо зурваст option зурвас гэж яриад байгаа. Option column гэж. За энэ зурваст болохоор энэ навигаторын панел нэмэгдэж орж ирж байна. Сонгосны залгуурын зурагтай товч нэмэгдэж орж ирсэн байна. За энэ жижигрүүлсэн юм цонх байна. Энэ цонхыг бол томсгож болно. Энэ жижигрүүлсэн цонхыг англиар thumbnail гэж яриад байгаа. Тэгэхээр энэ жижигрүүлсэн цонх буюу жижигрүүлсэн хөргийг болонгаас нь маузны тусламжтайгаар чирэх маягаар томсгож болно. За ингээд хүрээг нь томруулаад ирэхээр тэр панел дотор улаан хүрээ бүхий хэсэг байна. За энэ улаан хүрээ бүхий хэсэг нь болохоор зургийн яг аль хэсгийг томруулах талбайг зааж өгдөг. За тэгээд контрол товчийг дарангаа нэмэх тэмдгийг дараад байхад зураг маань томрохоо харин энэ улаан хүрээ маань жижигрээд байгаа нь харагдаж байна. Энэ улаан хүрээ маань хүрээгээ ийш тийш нь чирч авчиж яг зургийнхаа аль хэсгийг томруулж тодруулж харахаа сонгож болно. За контрол товчийг дарангаа энэ улаан хүрээнийхээ хэмжээг ихсгэж багасгаж болох нь. Тэгээд яг аль зургийнхаа хэсгийг томруулах жижигрүүлэх дээр авчиж болох нэ. За мөн энэ панелийн тэр доор тэр гүгч гурвалжингийн тусламжтайгаар ийш тийш нь гүйлгээд бас энэ улаан хүрээнийхээ хэмжээг томруулж жижигрүүлж болно. Одоо энэ панелийг жижигрүүлээд хажуудлынхаа тэр option
зурс руугаа хураа. F тавчиг 2 удаа тавшихад full screen буюу бүтэн дэлгэцийн горим руу орж ирж байна. За тэгээ control тавчиг дарангаа 0 дээр дарахад зураг маань 100% гаргалт тагаар дэлгэц дээр дүүрч байна. За тэгээ эндээс зургийн дээдлийн ирмэг доотлын ирмэгд бол бас хараа энэ дэлгэр зураасны зай байна. За энийг яг мониторын буюу дэлгэцийн ирмэгтэй чацуулах хэрэгтэй байна. За түрүүчийн хичээлдээ бид нар маузныхаа сумыг баруун буюу дэлгэцийн баруун ирмэгтэр өвхрүүлэхэд бол баруун талын панелууд гарч ирэхийг үзсэн. За тийм байдлаар гаргаж ирээд навигатор панелыг идэвхжүүлэхэд навигатор панел маань гарч ирж байна. Гэхдээ энэ маузныхаа сумыг яг энэ панелууд дээр байлгаж явахгүй бол авчвал буцаад хураагдчихдаг. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд панелийн тэр зүүн болонд байгаа процент дээр 2 удаа тавшилт хийгээд за тэгээд зах процентынхаа утгыг оруулж өгнө. За 30 гэж бичээд shift дарангаа enter дарлаа. Процентынхаа утгыг нэгээр ахиулна нэгвэл одоо тэр компьютерийн товчны дээш юм уу доош харсан сумыг нэг удаа дараад явчихна. Тэгээд дараа нь shift enter-ийг дараад тэр утгыг одоо хөрөнгөцөд оруулж өгнө гэсэн. За эсвэл тэр control товчийг дарангаа 2 тийш харсан сум гараад ирэнгүүт нь айжхан шиг баруун тийшээ ингэж маус чирэх байдлаар бас процентыг нэгээр нь өсгөж болно. За ийм байдлаар энэ зургийг дэлгэцийн одоо дээдл доотлын ирмэгтэй одоо чацууртал ингэж бүрэн дүүрэн маринаар дүүргэж өгч тохируулж болох нэ. За энэ хэсэгт панелуудыг яаж зохион байгуулах вэ? Панелуудыг зохион байгуулснаар өөрийн гэсэн ажлын талбар үүсгэж тэр зохион байгуулалтаа яаж хадгалах вэ гэсэн зүйлийг үзнэ. За энэ дэлгэцийн баруун талд панелууд нэгдсэн байна. За жишээ болгоод тэр styles буюу стилийн панелийн тав дээр нэг тавшия. За стилийн тухай эрх хичээлүүд дээр үзнэ. Тэгэхээр энэ libraries, adjustments, styles гэсэн 3 таабуудыг өөр тийш нь одоо зөөж өөр панелийн цонх руу хийснээр нэлээд зай гарах боломжтой болно. Ингийн тулд styles гэсэн таб дээр маузаараа дарангаа чирч аваачаад дээр color swatches гэсэн панел өхий цонх руу аваачиж хийн. За тийшээ ингээд маузаараа чирээд аваачихд бол цэнхэр хүрээ гарч ирнэ. Тэгэнгүүт маузныхаа тавчийг суллана. За тэгээд color гэсэн таб дээр дарж өнгөнийхөө панелийг гаргаж ирж байна. За хэмжээг энэ цонхны хэмжээг томсгож харъя гэвэл тэр доорх зураасан дээр маузныхаа тавчийг өнгөрүүлэхэд 2 дээш доошоо харсан сум байна. За тэгээд тэнцэнээсээ зулгаагаад цонхны хэмжээг томруулж болох нэ. За дараагийн adjustment гэсэн таба тэр болсоо баг нь үхээ зурус үхээ option зурус руу аваачаад за тэгээ аваачихдаа тэр properties буюу шин чанар гэсэн товчны дээхэн тал маузныхаа сумыг дөхүүлэхэд цэнхэр дөрвөлжин гарч ирж байна. Хүрээ үхээ. За тэгээ тэр үед нь сулж тавина. За энэ adjustment буюу тохируулгын панелийг тэр properties буюу шин чанарын панелтай нэг бүлэгт оруулсан нь энэ хоёр одоо ижил төстэй үйлдэлүүдийг зураг дээр хийх боломжийг олгодог. Нэг бүлэгт одоо нэг цонхонд авч хийх нь зүйтэй. За тэгээд энэ option панелийн жижигрүүлсэн хөрөг зургийг хараад зарим нь юу бол гэж заримдаа эргэлзэх тохиолдол байдаг. Тийм учраас нэрийг харахын тулд зүүн босоо зураас дээр маузаа аваачаад 2 тийшээ харсан сум гарч ирэнгүүт зүүн тийш нь маузаараа зулгааж өргөн болгож байна панелийнхаа өргөнийг. За ингэхэд бол тэр товчнуудын нэрсүүд энд гарч ирсэн байна. Story Navigator хэднэс гэдэг. За эндээс харж болно ч юм ямар товч вэ гэдгийг.
За баруун талын үндсэн одоо панелийн цонх шиг тийм томоор нь харъя гэвэл зүүн тийшээ харсан жижигхэн хоёр ширхэг гурвалжин дээр нэг товшилт ихэд баруун талынхаа панелуудтай яг адилханаар уг панелууд маань гарч ирсэн байна. За энэ панелуудыг ингэж дэлгэж гаргаж ажиллах үед бол за монитор нь бол супер том монитор байх юм уу эсвэл хоёр монитор дээр зэрэг ажиллах үед бол ийм зохион байгуулалт их зүгээр үйдэг. За буцаагаад хурайг бол баруун тийшээ харсан хоёр ширхэг жижигхэн гурвалжин товчтөр нэг товшилт хийгээд за тэгээд зүүн талынхаа босоо шуумыг маузаараа чирч хуучин хэмжээнд нь авчнаа. Libraries буюу номын сан гэсэн табыг тэр доор layers гэсэн цонх руу авчиж тавьж байна. Layers, channels, paths, libraries гэсэн дөрвөн таб бүхий цонхтой боллоо. Тэгээд layers гэсэн таб дээр товшилтыг төгжүүлж байна. За layers буюу давхаргуудыг харуулсан энэ панел нь болохоор энэ Photoshop-т бол маш чухал панел байдаг. Тийм учраас юуны төрөнд ингээд нүдэнд дийлвэх нь зүгээрээ. За тэгээд давхаргуудыг олон давхаргуудыг харахын тулд тэр layers панелийнхаа дээрх одоо зураасан дээр маузынхаа аваачаад дээш доош харсан сунгарангууд панелийнхаа цонхны хэмжээг томсгож болж байна. Windows зэснээс нэлээд хэдэн панелуудыг дуудаж зохион байгуулалт хий. За хамгийн эхлээд Actions гэсэн панелыг идэвхжүүллээ. За энэ тохиолдолд History Actions гэсэн хоёр таб бүхий цонх бий болсон байна. За буцаа Windows зэснээс Info гэсэн панелыг дуудаж байна. За тэгээ Info панелыгаа тэр Histogram гэсэн товчны доорхон хэсэгт авчиж байрлуулж байна. За бидний мэдэх навигатор гэсэн панелыг доош нь чирч аваачаад тэр device preview гэсэн товчны дээхэн талд байрлууллаа. За тэгээд Windows зэснээс дахиад brush буюу биер гэсэн панелийг дуудаж байна. За тэгээд дахиад Windows зэснээс Clone Source гэсэн панелийг дуудаж байна. Clone Source гэсэн панела тэр brush буюу биер гэсэн хэсэгтэйг нийлүүлээд нэг цонх болгоод нэгтгэж байна. За одоо бичигтэй текст холбоотой панелийг дуудъя. Windows зэснээс Character гэсэн командыг ажиллуулж байна. За тэгээд текст бичигтэй холбоотоос Glyphs гэсэн панел байгаа. Тэр панелийг дуудаад бас оруулаад ирж байна. За энэ Glyphs гэсэн панелээ болохоор хүүхч байдлаар зохион байгуулъя. Тэгээд тэр баруун дээд уулны чагтан дээр товшилт хийхэд байхгүй болж байна. За эргээд идэвхжүүлээгүй л Windows зэснээс Glyphs гэсэн хэсгээ дуудаад хүүхч байдлаар цонхон дээр ажиллаж болох нэ. За Windows зэснээс Layer Comps гэсэн панелийг бас дуудаж оруулж ирж байна. За тэгээд дээрээс нь нэмээд Tool Presets гэсэн панелийг дуудаж оруулж ирье. Tool Presets гэдэг товчгоо хамгийн доотлолт байгаа хоёр товчтой нийлүүлж нэг групп болгож байна. За хамгийн сүүлд нь тэр навигатор гэсэн группийг товчгүй группийг хамгийн доотлын хэсэгт нь тэр цонхыг нь тэр чигээр нь чирч аваачаад байрлуулнаа. За одоо энэ шинээр зохион байгуулсан зохион байгуулалтыг ажлын талбар болгож хадгалах хэрэгтэй. За ингэхийн тулд тэр баруун дээд болонд байгаа Essential гэсэн доос задардаг зэсийг дээр товшилт хийхэд за энд New Workspace гэсэн мөр байна. Командыг сонгоод ингээд ажлынхаа талбарт нэр өгч болох нэ. Шинэ one-on-one гэсэн нэр өгөөд Save товч дээр товшилт хийхэд хадгалж байна. Reset Essentials гэсэн командыг сонгоод ажиллуулахад бол одоо анхны цаанаасаа тохируулагдсан хэлбэрт зүүн талбар зохион байгуулагдаж орж ирж байна. За энэ багшийн one-on-one гэсэн ажлын талбарыг цаашдаа хэдүүлээ хэрэглээд ашиглаад явна.
За энэ хэсгээр өмнө хичээл дээр үзсэн ажлын талбар буюу workspace-ийн тухай бас нэг ганц хоёр зүйл үзээд тэгээд давуу сонголт энэ тухай үзнэ. Англиар preference гэж яриад байгаа. За энэ хэсгийг үзээд ингээд эхний 9 хичээл маань ер нь Photoshop програмын интерфейсийн тухай ерөнхий ойлголтыг авсан гэж үзэж болно. 10 дугаар хичээлээс эхлээд бид нэг чухал ойлголтын тухай үзэх болно. Энэ нь юу гэхээр зургийн файлын тодорлолын тухай, пиксел, за тэгээд зургийн файлын хэмжээ, принтерийн хэвлэх үед resolution гэж яриад байдаг бас тодорхой нэгтрлийн тухай ойлголтуудыг үзэн маш чухал ойлголт байгаа юм. Windows 9-ээс timeline буюу хугацааны хуваар гэсэн панелийг дуудаж байна. За энэ панелийн тусламжтайгаар хөдөлгөөнт анимацтай зураг буюу GIF хүртэлтэй файл эсвэл видео файлыг оруулж ирээд Photoshop дээр янзлах боломжтой байдаг. Энэ үед энэ timeline гэсэн панелийг бол ашигладаг. Энэ тухай бид нар ирэх хичээлүүд дээр үзэх болно. За тэгээд тэр timeline гэсэн таб дээр 2 удаа тавшихад панел маань байхгүй болж байна, хураагдаж байна. За буцаад тэр доор timeline гэсэн таб дээр нэг тавшихад панел маань буцаад гараад ирж байна. За энэ мэтээр бас бус панелуудыг хурааж болно, ил гаргаж болно. За бас нэг өшөөний үйлдэл байна. Энэ панелд энэ давхаргуудын нэрийг бүтнээр харъя гэвэл энэ option панелийн баруун босоо шугам дээр маузныхаа сумыг өнхрүүлэхэд хоёр тийш харсан сум гарч ирнэ. За тэгээд зүүн тийш нь жоохон татаж layers панелийн давхаргуудын бүтэн нэрийг харах боломжтой. За тэгээд нарын мэдэх нөгөө control товчийг дарангаа 0 товчийг даран зургийнхаа 100% харагдцыг тохируулж гаргаж иж болно. За энэ сүүлд хийсэн энэ хоёр өөрчлөлтийг өмнө хадгалсан one-on-one гэсэн workspace дээр апдейт хий, өөрөөр хэлбэл шинжилье гэсэн үг. Баруун дээд уландах one-on-one гэсэн доош задардаг зэшийг товшиход за энэ дээр апдейт гэсэн команд байхгүй байна. Тэгэхээр new workspace гэсэн мөрөө сонгоод команда сонгоод тэгээд one-on-one гэсэн нэрээ өгөөд save товчийг дарахад хуучин one-on-one гэсэн ажлын талбар маань шинжлэгдэн хадгалагдаж байна. За ажлын талбарын тухай ингээд дуусгая. За одоо preference буюу давуу дээр гэж үзсэн сонголтуудын тухай үзье. За ер нь энэ хичээл дээр хийгээд байгаа энэ өөрчлөлтүүд бол заавал хийх ёстой өөрчлөлтүүд биш юм. Хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно. Цаанаас нь тохируулагдсанаар ашиглаад цаашаа програм дээр ажиллаад явсан ч болно. За layer панел дах тэр жижигүүлсэн хөрөг зураг хүний хөрөг зургийг арай том болгоё гэвэл хоосон хэсгээр маузны баруун товчийг дарангаа эндээс large thumbnails гэсэн мөрийг сонгоно. Layer панелд олон давхаргууд байх тохиолдолд за тэр thumbnail-ыг жижигүүлсэн хөргийг улам жижигхэн болгоё гэвэл энэ панелийн баруун дээд болонд байгаа доош харсан сум дээр нэг тавшилт хийгээд panel options гэсэн мөрийг сонгоод за эндээс thumbnail size хэсгээс болвол ямар хөө байдлаар харагдах сонголтыг хийж болно. За бүр ямар ч thumbnail буюу жижигүүлсэн хөрг байхгүйгээр сонгоё гэвэл none гэсэн товчийг идэвхжүүлнэ. За энд би нэг хоёр идэвхжүүлгийг авъя. Use default masks on fill layers гэсэн идэвхжүүлгийг авлаа. Add copy to copied layers and groups гэсэн идэвхжүүлгийг авч байна. За нэг өөр нэг зургийг нээж байна. Yellow гэсэн өргөдөлтөй файлыг нээж байна. Channels гэсэн tab дээр тавшия. За энэ өнгөний модель буюу RGB моделийн тухай үйж байна. Энэ тухай бид нар ирэх хичээлүүд дээр дэлгэрэнгүй үзнэ. За RGB өнгөний модель нь болохоор red буюу улаан өнгийн сувг, green буюу ногоон өнгийн сувг, blue буюу цэнхэр хөхөнгийн сувгуудаас бүрдэлсэн байхыг эндээс харж болно. Фото зургийн тоон технологид энэ бол стандарт болсон өнгөний модель гэж тооцогддог. За тэр жижигрүүлсэн хөрөг зургууд нь бас нэг сайн харагдахгүй байна. Тиймээс тулд томруулж харахын тулд бас л нэг хоосон хэсэг дээр маузныхаа баруун товчийг тавшингоо эндээс large гэсэн мөрийг сонгоно. За дараагийн нэг панелыг дуудъя. Энэ paths буюу
зам гэсэн панел байна. За энэ paths буюу зам трактор гэсэн панел дах thumbnail нь бас л жижиг харагдаад байна. Тийм учраас түрүүчээ адил маусны баруун тавчийг хоосон зайд тавшихад эндээс daaj гэсэн сонголтыг хийгээд томруулж болж байна. За энд right lens гэсэн хэсгээр давхарга дээр алдаа байна. Баруун ленз нь болохоор 2 дугаар байдлаар гарч ирсэн байна. Үнийг засъя. Ингэхийн тулд энэ давхаргаа идэвхжүүлээд зүүн босоо панелаас path selection гэсэн хэрэглүүрийг сонгож байна. Path selection tool гэсэн хэрэглүүрийг сонгож байна. За тэгээд энэ зүүн нэгний шилэн дээр нэг тавшилт хийхэд одоо трактор маань идэвхжсэн байна. Delete тавчийг дарлаа. За ингээд зүүн ленз, баруун ленз гэсэн хоёр тракторын давхарга маань зөв гарч ирсэн байна. За одоо бас нэг идэвхжүүлэхийг авъя. Adjustment гэсэн панелийг нээгээд за эндээс нөгөө доош харсан жижиг сумыг тавшихад Add Masks by Default гэсэн идэвхжүүлгийг авч байна. За одоо энэ Path Selection tool-ийн доорх тэр Rectangle tool буюу тэгшин зүгт хэрэглүүрийг сонгоё. За ингээд дөрвөлжин тэгшин зүгт зурх болгонд энэ Properties панел маань дэлгэгдэж гарч ирээд байна. Үүнийг болиулахын тулд уг панелийнхаа баруун дээд ууланд байгаа доош харсан жижиг гурвалжин товч дээр тавшина. Show on Shape Creation гэсэн төвчүүлгийг авахд дараа нь тэгшин зүгт хэлбэр үүсгэх болгонд Properties панел маань өсөрж гарч ирээд авахгүй болж байна. За энэ зурсан тэгшин зүгтүүдэд арилгахын тулд File зэснээс Revert гэсэн командыг сонгоход өмнө хийж исэн үйлдэлүүд маань одоо зурсан зургууд маань дөрвөлжингүүд маань бүгдээрээ байхгүй болж байна. Арилж байна. За ийм байдлаар нэг хэд хэдэн преференсүүдийг бид нар өөрчлөлөө.